Хөтөлбөрч та бүхний өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн урдлаар прокурорын байгууллага 2024 онд хийж гүйцэтгэсэн хяналтын ажлын тоо мэдээ зарим онцлог ажлууд болно. За нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж шийдвэрлсэн зарим иргэн шийдвэрлэлт байдлын талаар мэдээлэл өгөхөд бэлтлээ. За прокурорын байгууллага бол Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомж хэрэгжилдэг нэг мөр хангуулах, за хэрэг бүрдэх мөрдөн байцаах, ял илрүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаан төрийн нэр өмнөөс оролцогчийг үүргийг бол хэрэгжүүлж ажилладаг байгууллага. За энэ шүүх үүргийнхаа хүрээнд прокурорын байгууллагаас 2024 онд 3,325,634 зөрчлийн хэрэгт, за эрүүгийн 74,438 хэрэг бүртгэлтэй хэрэг, за 28,543 мөрдөн байцаалтай хэрэгт бол хяналт тавьж 15,969 хэрэгт ялдах дүнэлт үлдэн шүүгчилж ажилласан байна. За 20 хяналт эдэлж байгаа 7,200 гаруй, за цагдаа орогдсон 5,300 орчим, за зөрчлийн тухай хууль зааснаар баримтлах шийдвэрлсэн 17,000 орчим, за хорхоос өөр төрлийн яа шийдвэрлсэн, тэнцэх, алдлагын арга хэмжээ авагдсан 26,246 хүн хуулийн этгээдийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд бол тус хяналт тавьж ажилласан байна. Прокурорын дээр хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа хүний эрх хэрэгчлөө, нийт ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хийсэн зарим ажил тоо баримтыг танилцуулъя. За зөрчил шалгуулах шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтны үндэслэхгүй шийдвэрийг хүчингүй олгуулахаар 36,823, өөрчлөлт оруулахаар 10,696 дүгнэлт бичиж шүүхэр шийдвэрлэлд нь зөрчигдсөн эрхийг бол тус сэргээсэн байна. Мөн эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авахаас татгалцсан үндэслэхгүй 3,114 шийдвэр бодох хүчингүй болгоно зөрчлийн тухай хууль заасны дагуу шийдвэрлүүлэх арга хэмжээ авсан байна. За прокурорын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд явуулах эрх бүхий байгууллагад 636 удаагийн шалгалт судалгаа танилцах ажлыг бол хийж гүйцэтгсэн. За хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллаагүй 12,348 зөрчлийг илрүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлагыг бол 272-ыг бол бичиж холбогдох эрх бүхий байгууллагууд хүргүүлж ажиллажээ. За прокурорын мөрдөн шалгах ажиллагааны явцад хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, хүний эрх хэрэгчлөөг зөрчихгүй байх, зөрчигдсөн эрхийг бол сэргээх талаар бол мөрдөх байгууллагуудад нийт 169 шаардлага бичиж бол хүргүүлсэн. За түүний мөрөөр зөрчил гаргасан 426 албан тушаалтанд бол арга хэмжээ авч ажиллажээ. Прокуророос хүний эрхийг зөрчигдсөн эрхийг хамгаалах, за хохирон нүхэн төлөвлөх, торгох болон эд хөрөнгө хураах ялын биелдэг хангуулах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад бол 157.5 тэрбум төгрөгийн үйл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн үргийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг бол хязгаарласан байна. За 304 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж бол ажиллажээ. За цагдаа орох талсан сэргийлэх арга хэмжээний тухайд өмнөх оны мөн үетэй харьцуулахад бол 9.2% бол буурсан байна. Тодорхойлбол 2024 онд эрүүгийн эрэгт холбогдсон ялагдагчаар татагдсан нот нийт 18,909 хүнд талсан сэргийлэх арга хэмжээ авсны 6.7% буюу 1268 онд бол цагдаа орох талсан сэргийлэх арга хэмжээ авч, за 7.3% буюу 1386 онд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах талсан сэргийлэх арга хэмжээ авсан байна. За 85.9% буюу 16,255 онд бол бусад төрлийн талсан сэргийлэх арга хэмжээ авч ажиллажээ. За мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон 520 хүний сэжигтнэр бол баривчилсан байна. За өмнөх оны мөн үетэй харьцуулахад бол сэжигтнэр баривчилсан хүн бол 376-аар буюу 42%-аар тус буурсан үзэлтэй байна. За шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэс бүхий байх хуулийн шаардлагыг хангуулах зорилгоор хууль зөрчсөн, хуулийн дагуу хэрэгжилсэн шүүхийн шийдвэрт бол хуулийг буруу хэрэгжилсэн шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичиж зүтгүүлэх арга хэмжээ бол прокурорын байгууллагаас бол авч ажиллалаа. За тодорхойлбол шүүхийн шийдвэрт 882 эсэргүүцэл бичсэн. За үүнээс дав залтах шатны шүүхээр хилэлцсэн 843 эсэргүүцлийн 75.1% буюу хяналтын шатны шүүхээр хилэлцсэн 39 эсэргүүцлийн 89.7% бол биелсэн байна. За шүүх хүлээн авч шийдвэрлсэн гэсэн үг байна. За прокурор төрний ашиг сонирхлыг хамгаалах, за учирсан хохирлыг гаргуулахаар иргэний эрхийн шийдвэрлэх ажиллагаанд бол
оролцдог та бүхэн сайн мэдэх бах. За энэ ажлын хүрээнд бол прокурорын байгууллага 24 онд төр нийт ашиг сонирхол хамгаалах чиглэлийн хүрээнд 64 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 1973 иргэний эрхийн шийдвэрлэх ажиллагаанд бол тус оролцож ажилласан байна. За төрийн албаагч хууль бусаар томилсон, чөлөөлсөн, төр чөлөөлсөн, хасны улмаас төрд учирсан 206.6 сая төгрөг. За гэмт хэрэг зөрчлийн улмаас төр нийтийн ашиг сонирхолд учирсан 330.3 сая төгрөг. За эрүүл мэндийн даатгалыг санд учирсан 603.4 сая төгрөг. Засгийн газрын тусгай сангуудад олгосон 2.5 тэрбум төгрөг. За татвар нийгмийн даатгалын шимтгэлээ үр төлбөртэй холбоотой 28.4 тэрбум төгрөгийн хохирол төлбөрийг гаргуулгаар иргэний эрхийн шийдвэрлэх ажиллагаанд ингэж оролцсон байна. За үүнээс 1337 иргэний эрхийн шийдвэрлэх ажиллагаанд нь оролцож 33.7 тэрбум төгрөгийн төсөвт төвлөрүүлэхэр буюу төр ташигтай гараад шийдвэрлэж ажиллажээ. За иргэний нисхийн газрын хүсэлтээр гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой 411.1 сая төгрөг. За нийгмийн даатгалын газрын хүсэлтээр нийгмийн даатгалын шимтгэл алтан гаргуудтай холбоотой 26.6 төгрөгийг тус бол гаргуулж ажилласан ийм тоо баримттай байна. За түүнчлэн төрийн байгууллага хүсэлтээр ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой 9.1 тэрбум төгрөг. За түрээсийн гэрээтэй холбоотой 8.4 тэрбум төгрөг гаргуулах иргэний эрхийн шийдвэрлэх ажиллагаанд оролцож төрний ашиг сонирхлыг бол хамгаалж ажиллажээ. За прокурорын ял илрүүлэх ажиллагааны явцад хорих ял, цагдаа орих, саатуулах, баривчлах шийдвэрийг биелүүлэх ажиллагаатай 6740 удаа танилцаж 1112 бол шалгалт хийсэн байна. За шалгалтаар ял илрүүлэх ажиллагаатай холбоотой хууль журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 2765 зөрчлийг бол илрүүлсэн. За илрүүлсэн зөрчлийг арилгуулах зорилгоор бол 196 прокурорын шаардлагыг бичиж холбогдох байгууллагууд бол хөрвүүлж ажилласан байна. За прокурорын шаардлагын мөрөөр хууль заасан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй 90 албаагчд бас сахилгын арга хэмжээ тооцож за эрхэн зөрчигдсөн 312 хоригдол ялтны эрхийг бол сэргээн ажиллажээ. За тухайлбал ял илрүүлэх ажиллагаанд хүүхэд, эмэгтэйчүүд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг зохицуулсан олон улсын грек конвенцийн хэрэгжилтийг бол шүүхийн шийдвэр байгууллагууд бол шалгасан байна. За шалгалтаар нийт тусдаа ажил хийх ялгаар шийдвэрсэн иргэний ажилуулах байгууллагын жагсаалтад өсвөр насны хүүхдээр хийх ажлын байрыг тусгайлан заагаагүй. За хөгжлийн бэрхшээлт үүнийг шаардлага тусгай хэрэглэгүүнээр хангаагүй. За эмэгтэйчүүдтэй хорих ангид жирэмсэн эхчүүдийн тусгаарлах өрөөгүй. Төссөн их няраа хүүхдийн байр хүрэлцээгүй. Зэрэг ийм хуулиар хэрэгжих ёстой байсан шаардлагуудыг бол хангуулах тал дээр ингэж ажилласан байна. За дээрх зөрчлийг арилгуулахаар цаашаа давтам гарахгүй байх талаар зохион байгуулалтын арга хэмжээ агуулгаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ерхий газарт хугацаатай халбан бичиг хүргэж ажиллажээ. За миний та бүхэнд хүргэх үндсэн тоо баримтууд бол ийм байна. За тэгээ одоо та бүхэнд бол нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх мөнгөн байцаах ажиллагаанд хяналттай 2 дугаар хэлцээний дарга гэрэлтэй явуулчаар мэдээлэл өгнө. За тэгээ энэ мэдээлэл өгснээр дараа та бүхэн ингээд асуулт хариултаа явъя. За гэрэлтэй явуулах хүргэе. За сайн мэдсэн та бүхэн өдрийн мэндийг хүргэе. За нийслэлийн прокурорын газар нь өөрөө дансан чиглэлтэй бүртгэх байгууллагуудаас шалгаж байгаа гэмтгэрийн талаарх гомдол мэдээлэл болон эрүүгийн хэрэгт хяналт тавьдаг прокурорын нэгж байгууллага байгаа. За тайлбар тогтоомд бие 2024 онд нийслэлийн прокурорын газар мөрдөн байцаалт ярилцлага явуулсан нийт эрхийн 56.1%-ийг цагдаагийн байгууллагын дансан чиглэлтэй бүртгэх байгууллагууд за 40.9%-ийг нь архитект тэмцэх газрын байгууллагаас за 0.1%-ийг тагнуулын ерөнхий газрын бүртгэх байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. За 421 хэрэгт нийслэлийн прокурорын газраас ялах төлөвлөлт үзэж шүүгшижүүлэх шийдвэр гарсан. За үүнээс 55 хэрэг буюу 13%-ийг нь хууль заасан хялбаршуулсан журмаар хэргийг шүүгж шийдвэрж ингэ шийдвэрсэн. За шүүгж шийдвэрсэн 421 хэрэгээс арилгын гэмт хэрэг 39.1%-ийг за мансууруулах бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 33.2%-ийг за мөнгө уух гэмт хэрэг 3%-ийг за хүн улдаалах гэмт хэрэг 2.1%-ийг татвар төлбөөс зайлсхийх хэрэг 5.7%-ийг за хөрөөлийн бие орчны эсрэг гэмт хэрэг 3.8%-ийг тус эзэлсэн байна. За шүүх шилжүүлж шийдвэрсэн зарим онцлог эрхийг та бүхэнд мэдээлж байна. За Сих хурлын гишүүн асан ЖС нарт холбогдох ногоон автобусны гэх хэрэг
За мөн нийслэлийн төрийн тусламжийн дарга ЦА нарын 21 хүн холбогдох за бусад давуу байдал олгосон гэх хэрэг. За мөн Эрдэнэс 57 хувьцаат компани гүйс захирласан ДА нарт холбогдох хэрэг. За эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дараагасан ИЛБ нарын 12 хүнд холбогдох ахуул авсан гэх хэрэг. За мөн БГ холбогдох за 2023 оны 10 дугаар сард Дорноо аймгийн нутаг дэвсгэр 12 настай охины амныг өхрөөсөн гэх хэргийг. За мөн БГ ГЭ холбогдох 2005-аас 2006 онд 2 эмэгтэй амнасыг охроосон гэх хэрэг. За ДБ холбогдох 2024 оны 2 дугаар сард хамтран амьдрагчийн амнасыг охроож нохойд идүүлсэн гэх хэрэг. За мөн ЦД холбогдох 2024 оны 6 дугаар сард 2 эмэгтэй амнасыг охроосон гэх хэргийг. За мөн Сэлэнгэ аймгийн цагдаагийн албаагч ОЭД холбогдох за багахан засгийн хөвд хүчинсэн гэх хэрэг. Дашоонч техник компани удирдлага НБ болон ажилтан ЧР нас холбогдох Дүнжин гарын уулзалт газ сэлбэрч осод гарсан ихтэй холбогдолтой хэрэг. За мөн Баян-Илгийн аймгийн албан тушаалд газар усны нэр ус өөрчилсөн гэх хэрэг. За мөн нэр бүхий хүмүүс гадны тагнуулын албатай хамтран ажилласан гэх мэт ийм хэргүүдийг шүүгд шийдвэрлэж ирсэн. За эдгээр хэрэгээс гадна 5 хүн дэх мэдээлэл бол за зарим ажлын хэсгээс шалгаж шүүх шийдвэрлсэн хэргийн талаар мэдээлэл өгж байна. За тухайлбал 2024 оны 1 сарын 23-наас 24-ний шилжигшин за Баян зөвхөн 26 дугаар гаруйны нутаг дэвсгэр Дүнжин гарын баруун замын уулзалт за Дашоонч техник компани том оорын тээврийн хэрэгсэл Батрол маркийн машинтай мөрөлдсөн улмаас за гал гарч газ сэлбэрч улмаар иргэдийн амь нас болон за мөн тухайд ажил хөрөг хүсчсэн онцгой байгууллагын албаагч амнаас хохирсон гэх хэрэг гарсан. За үүнтэй холбогдуулаад тухайн 2024 оны 1 сарын 24-ний өдөр цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж за мөн Улсын ерөнхий прокурорын тушаалаар мөн энэ хэрэгт хяналт тавих ажлын хэсэг байгуулсан. За мөрдөн шалгах ажиллагааг Улсын мөрдөн байцах албаны хүнд гэмт тэмцэгтэй хилтэс дагнан явуулж за нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан. За мөрдөн шалгах ажиллагаар цугцарсан нотлох баримтын хүрээнд за Дашоонч техник компани удирдлага НБ за тухайн компани жолооч буюу энэ 98 за хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт зөрчсөний улмаас за тухайн үед замын хөдөлгөөнд оролцож явжсэн жирийн иргэн 4 албан иргэн за мөн албаагч 3 ингээд нийт 7 хүний амнасыг хохироосон. За мөн осны улмаас 5 хүний эрүүл мэнд хүнд хохирол учирсан. За мөн 1 хүнд хүндэвтэр гэмтэл учирсан. За мөн иргэдийн эд хөрөнгөнд болон за хууль этгээд эд хөрөнгө тохирол учирсан гэсэн асуудал мөрдөн шалгах ажиллагаар тогтоогдож за улмаар Дашоонч компани 2 алтан шалтныг эрүүл мэндийн сангийн 16 буюу хүний амнасыг болгоомжгүйгээр хохирох. За мөн эрүүл мэндийн сангийн 11-3 буюу за хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулах. За мөн 11-5 буюу хүний эрүүл мэндэд хүндэтгэх бол болгоомжгүйгээр учруулах гэдгээр гэмтрийг зөвшөөрч ялгах дүнлүүдэж хэргийг шүүгт шилжүүлээд байна. За гэмтрийн улмаас учирсан хохирол хор уршийн хэмжээ одоогийн байдлаар 18.8 тэрбум төгрөгийг хохирол учирсан гэсэн тооцоолол гарсан байгаа. За одоо мэдээж бид хэргийг шүүх шийдвэрсэн учраас шүүгээр гэмрүүгийн асуудлыг шийдвэрлэнэ. За алсан. За мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 8 төрлийн 98 шинжээчийн дүгнэлт гаргасан. За яг осолтой холбогдолтой буюу техникийн шинжээчийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гарсан. За эдгээр энэ хавц сэрэг цугларсан шинжээчийн дүгнэлтүүд за бусад нутаг баримтуудад тулгуурлаад яг энэ осол гарахад Батрол маркийн автомашины жолоочийн буруутай үйл ажиллагаа байхгүй байна. Харин тухайн Дашоонч техник компани хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбогдолтой энэ осол гарсан байна гэсэн ийм дүгнэлтэнд хүрч эдгээр улсуудыг эргээр үүсгэж ялгч чадах юм шиг тэрэг прокуророос гаргаад ингээ хэргийн шүүх шийдвэрлсэн байгаа. ICM-ээс буруу асуулт байна. Нэгдүгээр анхны шүүхээс Батрол буцыг иргүүд яагаад гацаад өгвэ
ер нь одоо хуулийн хугацаанд хэдийн хугацаанд шийдэлтэй юм бэ? Тухайлбал одоо шууд ажиллагааны бүрэн авчирсан батамж унаа болон ананд газар нарт холбогдох хэргийг прокурор руу буцаасан. Энэ хэргийг ер нь хизээгээр шүүхөөр шийдвэрлэх боломжтой байгаа гэдэг дээр хариулсан. Хоёр дахь нь хойны хэрэгтэй холбоотой мөнгөчин гандаг нарын хэргийн талаарх явцыг хагаад мэдээлэл өгч болох уу? Гурав дахь нь Алтай хөдрийн захирал Баян Бадраа нарын хэргийн талаарх. За таны асуултанд хариулъя. За анхаарчны шүүхэд прокурор хэргийг шилжүүлдэг. За шүүхээр хэргийг хянан хэлцээд өөрөөр хэлбэл урьдчилан хэлцүүлбэр хэлцэгдээд за зарим ажиллагаа дутуу байна. Ийм юм ажиллагаанд хийх шаардлагатай гэж шүүхээс дүгнэх юм бол хэргийг прокурорт буцаадаг. За энэ заалтын дагуу прокурор хэргийг үлээ аваад хэрэгээ мөрдөх байгууллагад хөрвүүлээд мөрдөн шалгах ажиллагаа хийгддэг. За таны асуусан хоёр хүний хүнд холбогдох хэргийн тухайд гэвэл аврагтай тэмцэх газар дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. За мөрдөн шалгах ажиллагаа гэдэг нь өөрөө хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа хийгддэг. Тэгэхээр одоо тухайн ажиллагаагаар ажиллагаа хийх шаардлагатай ямар нотог хэмжүүд үзэх болох уу? За жишээлбэл зарим хэрэгүүдээр хэд тийм ээ гадаад улс орноор бид нар эрх зүйн тусалцааны хүсэлт хөрвүүлэх зайлшгүй шаардлага гарч ирдэг. За эрх зүйн тусалцааны хүсэлт маань өөрөө Монгол улсад ирэх хугацаа бас төдийлөн хурдан биш. Тэгэхээр иймэрхүү байдлуудаар бол хэрэг бас удаашрах тохиолдол байгаа. За хоёр дахь асуултын тухайд коинт холбогдлыг асууж байна. За өмнө нь коинт холбогдлтойгоор таны асуусан МГ нарт холбогдох хэрэгт мөн прокурорын байгууллаас ядгтмалд үүдэж хэргийг шүүгч шилжүүлсэн. За шүүгээс мөн урьдчилан хэлцүүлгээс зарим ажиллагаа хийх гэдэг байдлаар прокурорт буцаасан. Одоо энэ хэрэг иргэн цагтаа албаны эдийн засгийн гэмтрэхтэй тэмцэх газар шалгагдаж байгаа. За 3 дахь хэргийн тухай газар нарт гэсэн. За энэ хүнд холбогдох хэд хэдэн хүмүүст татагдсан байгаа хэрэг дээр за хэрэг одоо мөн иргэн цагтаа албаны эдийн засгийн гэмтрэхтэй тэмцэх газар дээр мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна. Хараахан дуусаагүй байна. Дээр бас яг олон хүмүүс шалгаж байсан. Яг ялгаахад бас 100 тонн хүн ялгасан. Тэгэхээр улс төрийн нөлөөгийн 13 албан шалгыг шалгаж байгаа гэдэг албан мэдээлэл өгч байна. Энд яг ямар хүмүүс байгаа вэ? Одоо энэ хэсэг хүмүүс шалгаж байгаа. Энд яг аюул сайхан нарын ялгасан хүмүүс орж байгаа юу? За нүүрсний гих тодтолтой өөрөлдөл нүүрсний олборлол тээвэрлэлт тийм ээ нүүрс судалгаа хуулиар содо холбогдлолтой хэрэгүүдээр ажлын хэсэг гараад залхахад тэмцэх газар болон цагдаагийн ерөнхий газар тагнуулын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгээр мөрдөн шалгах ажиллагаанууд явагдсан. За энэ нүүрсний хэрэгтэй холбогдлолтой мэдээллүүдийг прокурорын байгууллагаас хэвлэл мэдээлэл хэрэгслээр энэ одоо хэргийн явц байдлын талаар мэдээлэл өгч байсан. За улс төрийн өндөр албан шалтгаан гих тодтолтой улсуудын тухайд шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгүүд байгаа. Энэ мэдээлүүд нь хамтдаа явсан гэж үзэж байна. Одоо ажиллагаанд бол шалгаж байгаа бас хэрэгүүд байна. Энэ өөрөө мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээ ихтэй учраас ажиллагаа хийгдэж байна. Прокурорын байгууллагад хараахан шүүх шийдвэр саналтай орж ирээгүй. Ажиллагаанууд аврагтай тэмцэх газар дээр хийгдэж байна гэсэн үг. Эсэргүүцэл яг шүүхтэр яхад эсэргүүцэл хийсэн ялан баг ингээд аюул сайхан нарын прокурорын байгууллагаас эсэргүүцэл хийсэн гэж ойлгож байгаа. Ингээд шүүх хийж аваагүй юу? Тэр яг шүүхийн тогтоосон ялан яг хийм өгч яаж байгаа юм. За прокуроос аюул сайхан болоод гонхойдноос холбогдох хэрэгт ялгт үлдүүлж анхаарчны шүүгээр шийдвэрлүүлсэн. За мөн давзаалагчны шүүхийн хэргийг хэлэлцсэн. За хяналтын шатны шүүхэд шүүхийн шийдвэртэй холбогдуулаад прокурор эсэргүүцэл бичсэн. За эсэргүүцлийг дээч хүлээж аваагүй өөрөөр хэлцэхгүй гэж дүгнэлт гарсан. Тэгэхээр одоо шүүхийн шийдвэрт хүчин төгөлдөр босоо гэж үзэж байна. Одоо нэг шүүх ажиллагааны бүрэн болсон тодорхой хүмүүсийг авчирж байгаа юм. Тэгэхээр цагаан хүчний сургалтаа юу зөвлөх байгаа гэдэг бодлоо мэдээлсэн. Энэ дээр нэг ямар хэрэгс шаардлагатай юм бэ? Юу зөвлөж байгаа юм бэ? За та бүхэн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байна. За эргэн хэрэг танил шүтэх байдлын 29-3 цааснаар мөрдөн шалгах ажиллагааны төлөвлөлт явуулсан үр дүн өөрөө нууц байдаг. Тэгэхээр одоо яг энэ ачид их компанитай холбогдлолтой татврынхын хэрэг бол эргэн цагдаагийн албаны эдийн засгийн гэмтрэхтэй тэмцэх гэлцээр шалгагдаж байгаа. За хэрэг дээр хийгдэж байгаа ажиллагааны талаар бол би дэлгэрэнгүй ярих боломжгүй. За болсон. Одоо улс төрч болон эртний албан тушаалтнуудтай холбоотой шалгагдаж байгаа гэдэг мэдээлэл бас ийм байдлаа тухайлбал улсын бүрдийн гишүүн басна аманд газрын
бусдад одоо бэлгийн үчирхийлэл үүссэн байж болзошгүй гэдэг хэрэг байдаг. Энэ дээр одоо тухайн хүнийг ядагдаж татсан шалгаж байгаа зүйл байгаа одоо 2.5 дахь түнш компани захирал асна даваа цэргийн төлөвлөлийг болсон мөн шалгаж байгаа гэдэг мэдээлэлээс энийг одоо прокурорын байгууллагаас ядагдаж татсан шалгаж байгаа зүйл байгаа олон мэдээлэл өгч. За эхний асуултын тухайд эхний хэргийн тухайд бол яг одоогор шалгаж байгаа хэрэг байхгүй, өөрөөр хэлбэл хэрэг хүртэлтийн хэрэг хаах юм шийдвэр гарчихсан. За хэргийн оролцогч нарын зүгээс хэн нэг нь гомдол гараагүй ийм шидэнд явж байгаа. За хоёр дахь хэргийн тухайд мөн адвокат тэмцэх газар дээр мөрдөн шалгах ажиллагааг шалгагдж байгаа хэрэг. За бүсэлтэй. хэмжээний мөнгөийг те үсээр ашигласан гэсэн асуудлууд яриад байгаа ч гэдэг. Одоо хэмжээний дарга хэрэг авч байгаа хүмүүсийг ажиллаж байгаа юм. За таны асуултанд нэр дурдгдсан хүнд холбогдох хэрэг бол адвокат тэмцэх газарт мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгагдж байгаа. За шалгалтын ажиллагаа хийж байгаа гэсэн үг. За энэ гэмтэх бүрхайн газраас мэдээлэх баха. За бас. За өөр сонирхож байгаа асуулт манай их сэтгүүлчд байвал за өнөөдрийн манай хурал дээр бол улсын ерөнхий прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт авах, за зөрчлөө хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт авах, шүүх төрөйг төлөвлөх хяналт авах бас прокурор төлөөллөд оролцож байгаа. Тэгэхээр та бүхэнд бол өшөө сонирхох асуулт байвал бид нар бол асуулт хариулт өгье. За мөнх хоёр тань. За та бүхэнд өнөөдрийн мэнд хүргэе. За махбалтай холбоотой хариуцлага махбалтай холбоотой асуудлаар та бүхэн мэдж байгаа. За өмнө бас шил мэдээллийн хэрэгслэр гарсан. За Багнуур дүүргийн шүүгэн шийдвэрийг гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Багнуурлах 427 дугаар хаалтаа нээлттэй 20 анги дээр ялж байгаа хугацаанд маш ялын тооцоо буруу бодож хугацааны өмнө тиймсэн судлагдсан юм асуулаарсан. За энэ дээр прокуророос эсэргүүцэл бичээд прокурор бичсэн эсэргүүцэл бол биелэгдсэн. За одоо холбогдох хууль тогтоомжийн дагуу за хариуцлага махбал нь шүүхээс тогтоосон дэглэм зэрэглэлд хорих ялаа идэлж байгаа. За гэл. За. Хүсэлтэй өгөөд гадны улсын зорьсон шүү дээ. Тэр хүнийг бол буцааж хацрах гэх юм асуудал яаж ирж байгаа бол. За энэ асуултанд манай хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааны хяналт авах прокурор хариулах уу? За энийг бол манай нийслэлийн прокурорын газраас тайлт өгье. За улсын хурлын гишүүн хасан Ж Мөнхбаттай холбоотой хэрэг бол мөрдөжл ажиллагааны явцад бол шалгагдж байна. За тухайн хүнд холбогдох асуудлаар бол гадаад улсад бол орон зайсан гэдэг үгслээр бол ерөн сурвалжлах ажиллагаа бол хийгдэж байгаа. Шүүх ажиллагааны хүрээнд улс төрийн нөлөөлөлтийн улс төрийн албан тушаал харж ирсэн нэг хичнээн хүнийг ерөн сурвалжлаж авчрах төлөвлөсөн заасан байгаа. За түрүүн эрүүгээр
За эрүүл хянштрал хуулийн 29.3-д бол тодорхой заасан байгаа. За мөрдөн байцаалтай ажиллагааны явц үр дүн төлөлтийн талаар бол тодорхой мэдээлэл боломжгүй байгаа. Тэгэхээр одоо хэдэн хүнийг холбогдуулан авчрах талаар бол за энэ төлөвлөлт явцын талаар бол мэдээлэл тодорхойлох боломжгүй. Хацаас л сууж гадны улсад амьдарч байгаа хүмүүс шүүх ажиллагаа хацарсан. Гэхдээ одоо бидний цэн санахгүй хоёр хэд хацарсан. Энэ нэгээд арилгын хэрэгтэй холбогдуулаад шалгаж байсан. Гэтэл одоо тухайн хоёр иргэнд зөвхөн хогох хэмжээний ял өгөөд өрсөн юм асуудал байгаа. Наргүй адил. За шувуу ажиллагааны хүрээнд бол за иргэн энийг бол эрен сурвалжлагын ажиллагааны хүрээнд бол за гадаад улсаас бас Монгол улсад авчирч за прокурорс бол тухайн хэрэг дээр хяналт тавьд ялах дүгнэлт өгдөж хэргийг шүүх шилжүүлсэн. За шүүхээс иргэн энд холбогдох хэргийг бол хянаа хэлцээд бол торхойлыг бол оногдол шийдвэрлсэн. За эрүүл хариуцлагын талаар бол шүүхээс өөрийн бүрийн эрхийн хэмжээнд бол тухайн шийдвэр гаргадаг ийм хуулийн зохицуулалттай. За энэ эрхийн хуулинд бол шүүхээ шийдвэрлэгдсэн байна. Тэгэхээр энэ дээр бол хийж байгаа бол прокуророос уг нь бол ажил гадны тушаалын төвийг бол хэлбэршүүлэхгүй гэж яасан байгаа. Гэтэл одоо прокуророос хэлбэршүүлэх чамаар шийдвэрлэхээр шүүх рүү хэргийг шилжүүлсэн байна гэж би бодож байгаа. За хэрэг дээр бол яллагч нараас бол хүсэл гаргасан. За хэргийг хэлбэршүүлсэн журмаа шийдвэрлүүлж өгнө гэсэн. За гэмтэргүүлсэн гин бурууга прокурорын хяналтын шатанд бол хүлээн зөвшөөрсөн. За түүнчлэн мөрдөнчлөг ажиллагааны явцад за учруулсан хохирлыг бол бүрэн бол барагдуулсан. Үүнтэй холбоотойгоор хэлбэршүүлсэн журмаа гаргасан хүсэлтийг бол хангаж шийдвэрлээд за шүүх шилжүүлж өгөхөөс бол ялаг оногдож эрүүл ажиллагаа бол оногдож шийдвэрсэн байна. Арилгын хэрэглэр чинь хэлбэршүүлсэн одоо хэлбэршүүлсэн журмаа хийж ашиглахгүй гэдэг байна шүү дээ. Тэгээд цаашид арилгын хэрэгт холбогдсон одоо ахын тушаалтны хэрэгээ одоо хохирлоо төслөө гэдэг шалтгаанаар цаашид хэлбэршүүлээд хохирлыг авах юм шийдвэрлэх гэдэг хандлагаас нэг юм байна. За эрүүгийн хуульд бол за арилгын гэмтрэгт холбогдсон этгээдүүдийг хэлбэршүүлсэн журмаа шийдвэрлэхгүй гэсэн хуулийн зохицуулалт бол байхгүй. За энэ хэрэгт холбогдсон за ялын хөнгөн хүндээс хамаарат за энэ хэргийг бол хэлбэршүүлсэн журмаа шийдвэрлэхгүй л гэсэн юу зохицуулалт байж байгаа. Тэрнээс арилгын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг бол эрүүгийн хуульд бол хэлбэршүүлсэн журмаа шийдвэрлэхгүй гэсэн зохицуулалт байхгүй байна шүү. Жишээ нь одоо нэг бол сайд гэж авлагаас мөнгөшлөлийн хэрэгт шалгаж иж түрийдээ одоо их мэдлэлтэй ажиллаж байгаа. За таны асуултанд нэр дурдсан этгээд хүнийг бол холбогдуулан авилгатай тэмцэх газраас мөрдөнчлөг ажиллагаа явуулан шалгаж байгаа хэрэг бол байгаа. За тухайн этгээдийг албан тушаалд томилохгүй асуудал нь бол за мөрдөх байгууллага болон прокурорын байгууллагаас бол томилж байгаа асуудал биз. Энтэй холбоотойгоор бол тухайн этгээдийг бол холбогдуул мөрдөнчлөг ажиллагаа явуулж байгаа гэсэн асуудал бол байгаа. Сүхбаатар хуралдаа ажиллагааны газрын дараа Сүхбаатар дүүргийн орлогчоор ажиллаж байсан гэдэг байна шүү дээ. Тэр хүний асуудал юу гэдэг нь яаж бодож байгаа юм шүү дээ. За Сүхбаатар дүүргийн хамгийн газрын төр орлон гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн хоод холбогдох хэрэг бол авилгатай тэмцэх газраас мөрдөнчлөг ажиллагаа явуулаад за хэргийг шүүх шийдэлжүүлэх саналтай бол прокурорын хяналтын шатанд ирүүлсэн. Прокуророос хэргийг бол хянж ийн. Өнөөдрийн байдлаар хяналтын прокуророос бол тухайн хэрэг дээр бол шийдвэр гаргаагүй байна. Улаанбаатар төмөр замын аудитын газрын дарга байсан онцгой холбогдох хэрэг бол шүүгээр шийдэгдээ тавх ял анхдуулсан байгаа. Энэ дээр өөрөө прокурорын байгаас эсэргүүцэх гэсэн зүйл байгаа. За асуултанд өрсөн нэр бүхий хүнд холбогдох хэрэг дээр бол прокурорын байгаас нийслэлийн прокурорын газраас ялах дүгнэлт үлдэж шүүгэж шилжүүлсэн. Шүүгээс бол тухайн этгээд ингийн буруугийн асуудлыг хянаа хэлцээд за гэмтэргүүлсэн гэмбуруутай тооцсон бол эрүүл ажиллагаанд бол шийдвэрлсэн. Өнөөдөр бол байдлаар прокурорс бол ямар нэг эсрүүцэл бичээгүй. За харин хэрэгээ оролцогч нарын зүгээс бол дав заалдагч шүүгд гомдол гаргасны дагуу за хэрэг бол шүүгийн шатанд хянаа хэлцэж байна. Прокурорууд одоо авилга албан тушаалын бие хэрэгт холбогдох тохиолдол зөөгөө л да. Сүхбаатар дүүргийн одоо ерөнхий прокурор байсан Амар ат гэдэг хүн одоо бас нэг авилга албан тушаалын бие хэрэгт холбогдоод өөрөлд ажиллагаасаа чөлөөлөгдсөн байна. Ер нь энэ прокурорыг одоо бусдын нөлөөнд автаж авилга албан тушаалын бие хэрэгт холбогдохгүй байх дээр бас ямар үйл ажиллагаа явуулж байгаа. За прокурорын гэмтрэгт холбогдохгүй за гэмтрэгт холбогдсон тохиолдолд тухайн этгээдийг холбогдуулж шалгаж байгаа хэрэгүүд бол байгаа.
За гэмтрэгт холбогдуулахгүй за урьдчилан сэргийлэх чиглэлээр бол прокурорын байгууллагаас бас хэд дараатай үйл ажиллагаа бол авч хэрэгжүүлж байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дараагаас нь хэдэн сарын бас яг ажиллагаа галбан шилжих хэрэгтэй юм ямар явцтай болж байгаа. За таны асуулт нь нэр дэвтсэн иргэн дээр мөн авилгатай тэмцэх газраас бол мөрдөнчлөг ажиллагаа явуулан шалгаж байна. Өнөөдрийн байдлаар бол мөрдөн байцаалын ажиллагаа бол эцэлэн дуусаагүй. Нийгмийн даатгалын сангийн бас 160 гаруй сангийн бас хөгжлийг барагдвал хууч амжилтын албан тушаалуудыг бас шалгах гэсэн мэдээллийг энэ хамтлаг сайн өгсөн шүү дээ. Энэ хэрэг юм яг ямар хэвчтэй байх вэ? За нийгмийн даатгалтай холбоотойгоо гарсан асуудалтай холбоотой хэд хэдэн хэрэгүүд бол за авилгатай тэмцэх газраас бол мөрдөнчлөг ажиллагаа явуулж байна. Өнөөдөр бас мөрдөн байцаалын ажиллагаа дуусаагүй болсон. За яг хэдэн хүн холбогдуулан шалгаж байгаа гэдэг асуудлыг бол тодорхой хариулт өгөх боломжгүй байна. Яагаад тэгэхээр бас энэ төлөвлөлт мөрдөн байцаалын ажиллагааны төлөвлөлт явц үр дүнтэй холбоотой асуудал байна. Хизээс шалгаж ирсэн. За 2022 оноос эхлэн шалгаж байгаа хэрэгүүд бол байгаа. Нүүрсний хэрэгт одоогийн улсын хурлын гишүүнээр ажиллаж байгаа хүмүүсийг шалгаж исэн өмнө нь шалгаж исэн одоо энэ хэдийн мөрчнүүдээ шалгаж байгаа зүйл байгаа болов одоогийн улсын хурлын гишүүнээс нүүрсний холбогдсон шалгаж байгаа хүмүүс байгаа. За улс төрд нөлөө бүхий этгээдийг холбогдуулан нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж байгаа хэрэгүүд байж байгаа. За нүүрсний их тодорхойтой хэрэг дээр бол улсын ерхий прокурорын газраас гаргасан ажлын хэсгийн дагуу хамтарсан ажлын хэсгийг мөрдөнчлөг ажиллагаа явуулж исэн. За үүнтэй холбоотойгоор улсын хурлын төр хянах шалгах орооноос мөн тодорхой асуудлуудыг шалгуулахаар прокурорын байгууллагад ирсний дагуу тухайн хэрэг дээр бас нэгтгэж холбогдох мөрдөнчлөг ажиллагаа явуулж шалгаж байгаа. Тухайлбал одоо тэр ажлын группийн багцлын жишээ 11 хүн төлөв хэмжээ бас шууд ямар нэгэн юу яатны хэмжээ болоод За сая таны нэр дурдсан хүнд бол холбогдох мөрдөнчлөг ажиллагаа явуулж ирүүгийн хэрэг бол байдаг. Ямар нэгэн энэ хэрэгээс одоо гарсан торох ялгаануудаас ийм шийдвэр бол гараагүй байгаа. Мөрдөнчлөг ажиллагааны явц шалгаж байгаа. За баярлалаа. Бод бүтээн авах хэрэгийг ерөнхийлөгчийн зүгээс бүтээн шалгах чиглэл зүйл байна. Хин гинэ. За энэтэй холбоотой асуудлаар эртээ өргөө. Асуулт нь юу гэсэн бэ? Сонссон уу? Бод бүтээн авах хэрэгийг ерөнхийлөгчийн зүгээс бүтээн шалгах чиглэл зүйл байна. За таны асуултанд дурдгдсан хүнтэй холбогдлолтой хэрэг 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн тогтоологчийн төлөвлөлт болсон. Ийм хариулт өгч байна. За та бүхний сануулсан асуултад бол манай прокурорууд бол сая хариултаа өглөө. Тэгээд өнөөдөр манай хэвлэлийн баг хуралд хүрэлцэн ирсэн нийт сэтгүүлчтэй та бүхэнд баярлалаа. Тэгээд өнөөдрийнхөө хурлыг дуусгая. За баярлалаа.